Та сүүлийн зэгтэлтаа би муу байна гэжээ. Хүн дээр өвдсөн гэдэг тань үнэн үү? Хэрв тийм бол София Александровагаар дамжуулан бидэнд яагаад мэдгдсэнгүй вэ? Бидний хувьд холбоотой байх нь юунаас илүү гэдгийг та мэднэ шүү дээ. Та бид уулзсангүй 2 сар болжээ. Гэвч чамтай уулзаагүй хэдэн зуун өнгөрсөн юм шиг санагдаж байна. Энэ хугацаанд чиний тухай, өөрийнхөө тухай, бидний ирээдүйн тухай маш их бодлоо. Ийхүү удаан бодсны эцэст энэ жилдээ багтаан хинтээ чамаагүй хууль ёсны дагуу гэрлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Бидний хүсэл эрмэлзэл аз жаргалд хүрэх ганц сам төдийгүй бидний ганц цаад тутгар юм. Үүнтэй бид байгалийн хүчээр тэмцэх ёстой. Би чамд Колят чайртай. Та хоёрын сайн сайхны төлөө хизээж буу хагацаасаа гэж хүсэж байна. Би одоо амьдралынхаа маш чухал үеийг тууж байна. Энэ талаар чамтай эдүү тухтай ярилцсанаа. Харин одоо би танд гэрлэхээр шийдсэн гэдгийг хэлэх байна. Энэ бол миний хувьд зайлшгүй хийх ёстой зүйл. Үүнийг чиний төлөө болон хайртай хүмүүсийн төлөө хийх ёстой. Миний хувьд гэрлийн тулд чадах бүхнээ хийх болно. Хэрв надад эр зориг дутвал өөрийн ямар ч зуршлаа орхиход бэлэн байна. Үнэн хэрэгтээ надад ямар ч буруу байхгүй байхад бусад хүмүүс намайг өрөвдөж өршөхөд үзүүлэн харах хичнээн шаналлтайг та аль хэдийн мэдсэн биз. Намайг хайрладаг хүмүүс заримдаа надаас ичдэг гэж бодох хичнээн аимшигтэй вэ. Довчондоо миний үзэл бодол хамаагүйч бусдын яриа ойр дотны минь хүмүүсийг зовоож байна. Чигшүүд хүмүүсийн амийг хямрахын тулд би эмгтэй хүнтэй ойр дотн байхаар шийдсэн. Саяхан би Вербовкад гайхалтай 2-7 хоногийг үдлээ. Одоо хуучны жижиг байшиндаа л байна. Алёшо үгээр хэлхийн аргагүй царайлаг залуу болжээ. Би сэтгэлдээ түүнийг хайрлсан хэвээр шүү. Надад дөөрийн театраас отоо хүртэл мэдээ ирсэнгүй. Миний бүтээл тавигдах хэсэг нь ч мэддэхгүй байна. Гэхдээ миний хувьд хамгийн чухал үйл явдал бол одоо л болж хор хүнэлтэй хүмүүсийг өөрөөсөө хэрхэн холуулах талаар л өдөржин бодож суун да. Чамайг хүндэтгэн үнсэе. Пётр Ильич Чайковский.